Өглөөний төлөв үзэгчдээ лайв телевиз зочны цаг хийж байна. Энэ удаагийн зочин хөтөлбөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн төвийн мэрэгжилтэн Төвшин Цол байгаа. Таны өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд танаа хамт олон ч гэсэн өглөөний мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр Төвшин Цол мэрэгжилтэнтэй хамтраад бид энэ өглөө барилгын салбарын үйлдвэрлэлийн ослоос өрсөн сэргийлэх асуудлаар ярилцах гэж байна. Тэгэхээр ярианы ихэнд ер нь тоо баримтыг сонирхъя гэж бодож байна. Ягаад гэвэл ер нь энэ салбарт тосол аваар нэлээд гардаг л гэж мэдхээс ер нь ямар төвшөнд байгаа, ямар тоо баримт байгаа, ямар статистик үзүүлэлт байгаа гэдгийг бол сайн мэдгүй. Монголчуудын хувьд бас тоо баримтнаас илүү их мэдээлэл авдаг, тэндээсээ бас илүү их цочирддаг тий. Тэгэхээр та бас тоо баримтаас эхэлсэн зүг баха. За 2019 оны байдлаар 8 ослын нэг нь барилгын салбарт бүртгэгдсэн байгаа юм. За өнгөрсөн оны байдлаар үйлдвэрлэлийн осол хурц хордлогод өртсөн тохиолдлын одоо яг барилгын салбартаа гэж ярихад 336 хүн өртөгдсөн. За барилгын салбар маань эрсдэл өндөртэй учраас үйлдвэрлэлийн ослын тоо мэдээ одоо жил ирэх тусам нэмэгдчихэд гэж ойлгож болно. За тэгээд энэ үйлдвэрлэлийн ослын одоо үндсэн шалтгаан нь бол өндрөөс унах осол байдаг, эзэлж яадаг гэсэн үг. Тэгэхээр 8 осол дутмын нэг энэ бол үйлдвэрлэлийн осол шүү дээ тийм. Энэ бол албан ажиллаа хийж байгаад ослсон нөхцөлийн 8 хүн дутмын нэг нь. 8 осол дутмынхаа осол дутмын нэг нь барилгын салбарт бүртгэгдчихэд байгаа юм. Тэгэхээр маш олон салбар байна тий. Тэгэхэд бол тэр олон салбарт гарч байгаа осол дутмын 8 осол дутмын нэг нь барилгын салбарт гарч байгаа гэдэг бол бас нэлээд том үзүүлэлт. Иргэд маань ч гэсэн энээс л бол ер нь барилгын салбар хэрэг осол аваад өртөж байгаа гэдэг нь бол харагдаж байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр шалтгаан нөхцөлийн хувьд бол яг өндрөөс унах гэдэг юм ярьсан тийм. Үүнээс гадна өөр нийтлэг ер нь ямар осол аваад гараад. За өндрөөс унах осол маань болохоор нийтлэг яг одоо гол нь тохиолдож байгаа ослын одоо шалтгааных нь нэг үзүүлэлт одоо за мөн дараа нь болохоор ямар шалтгаанууд нөхөр зохион байгуулалт хангалтгүйгээс болж юм. За мөн тухайн одоо барилгын талбар дээр одоо ажлын байран дээр ажиллаж байгаа ажилтнууд маань ажлын тусгай хувцас нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хэрэглээгүйгээс болж юм. За мөн ажлын аюулгүй ажиллагааны дүрмийг зааврыг одоо мөрдөж ажиллаагүйгээс мөн болж юм. За мөн одоо технологийн процесс зөрчинө гэж ярьдаг. Технологи дарааллыг одоо дур мэдэн зөрчих. За мөн одоо хүний аюул одоо хүний санамсаргүй болгоомжгүй үйлдэлээс шалтгаалan энэ одоо шалтгаанууд нь одоо өгччихээд байгаа гэж ойлгож байна. За тэгээд шалтгааныг ерөнхий нөлөөлөх хүчин зүйлсийг маань ангилаад үзэхээр 40% нь болохоор хүний хүчин зүйл. Хүний хүчин зүйл гэхээр тухайн одоо ажлын байран дээр ажиллаж байгаа ажилтны хабын соёл, хандлага, мэдлэг, төлөвшил. За 60% нь болохоор удирдлага зохион байгуулалтын хүчин зүйлс байна. Удирдлагын тогтолцооны хүчин зүйл гэж хэлж болно. За тэгээд ажлын байрны орчин нөхцөлийн хүчин зүйлс, техник тоног төхөөрөмжийн хүчин зүйлс, нөлөөлөх хүчин зүйлсийн үндсэнд нь ингэж ангилаад хувьлол 40% нь ажилтны хүчин зүйлсээр шалтгаалж байна гэж ойлгож байна. Тэгэхээр ер нь бол тэр албан байгууллага дээр тэр ажлын байран дээр ажиллаж байгаа хувь хүн болоод тэр одоо хамт олонноос шууд шалтгаалж байна тий. Ялангуяа энэ одоо аюулгүй байдлын мэрэгжилтэн гэдэг хүнээс бол маш их зүйл шалтгаалж байгаа. Тэгэхээр энэ мэрэгжилтнүүдийн одоо мэдлэг боловсролыг дээшлүүлэх тий. Тэгээд чадамжийг нэмэгдүүлэх. За тэрдгээр хүмүүс бусад нөгөө доот ажиллаж байгаа хүмүүстэй мэдлэг мэдээллийг маш сайн түгээх нь их шаардлагатай байна. Тэгээд сая таны ярьсан шалтгаанууд дундаас тэр ажлын байран дээр өмсөж хэрэгжилж байгаа тусгай хувцас хэрэгсэл гэдэг маш чухал гэдэг нь бол та хэлж штеп тийм. Энийг жоохон дэлгэрүүлээд ярьж болох уу тийм. Ер нь өнөөдөр яг ажлын байран дээрх хувцас хэрэгслийг, тусгай хувцас хэрэгслийг ер нь хэрэглэхийн тулд ажлын байран дээрх осол аваараас ямар байдлаар ер нь өртсөн сэргийлэх боломж үүсдэг вэ? За ажлын тусгай хувцас нэг бүрийн хамгаалах хэрэгслийн талаар гэхээр нэг бүрийн хамгаалах хэрэгсэл маань гэхээр хөл хамгаалах хэрэгсэл. За гар хамгаалах хэрэгсэл, толгой хамгаалах хэрэгсэл, амьсгал хамгаалах хэрэгсэл гэдэг одоо тус бүрийн одоо тухай бүрчлэн одоо түүний бид байгаа эд эрхтнийг хамгаалах зориулт бүхий хэрэгслүүдийг хэлж байгаа. Тэгэхээр ажлын тусгай хувцас нэг бүрийн хамгаалах хэрэгслийг зориултын дагуу хэрэглэж хэвшүүлснээрээ тэнд одоо барилгын салбар дээр гарч болох үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх бүхэн бололцоотой хамгаалагдах боломжтой гэсэн үг. За толгой хамгаалах хэрэгслээр ярьж байна тийм ээ. Зориултын дагуу гэхээр каска өмссөн байдаг. Тэгсэн мөртлөө одоо бүчлүүрийг одоо зөв зөөж хэрэглэх. Тэгвэл дээрээс одоо өндрөөс юм унах эсвэл тийм ээ хажуу одоо
аюултай хортой хүчин зүйлсийн нөлөөллөөс тэр толгой хамгаалах хэрэгсэл маань тухайн ажилтны одоо эд эрхтнүүдийг хамгаалж байгаа гэж та ойлгож болно. Тэгэхээр нэг бүрийн хамгаалах хэрэгсэл ажлын тусгай хувцас маань чухал ач холбогдолтой. За тэгээд юу гэж асуух гэдэг нь тэгэхээр өнөөдөр яг барилгын салбарт те ажиллаж байгаа хүмүүсийн одоо ажлын байран дээрх тусгай хувцас хэрэгслийн хувьд норм стандарт гэж байна уу? Норм стандарт байна уу байхгүй юу гэдэг бас их чухал болчиход. Яагаад гэвэл хаанаас оруулж ирсэн мэдэгдэхгүй нэг каскыг толгоон дээр тавиад яваад байх чинь бас их хэцүү шүү дээ. Тэр каск чинь өөрөө дээрээс нэг тоосог унахад хамгаалж чадахгүй юу гэдэг бас их чухал асуудал болчиход байна. Тэгэхээр энэ дээр одоо ямар мэдээлэл өгөх боломжтой байна та? За барилгын салбарт маань мөрдөгдөж байгаа хөлбөмбөгийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрм, журам, норматив стандартууд одоо хангалттай хэмжээгээр байгаа. Мөрдөгдөж байгаа. Гэсэн хэдий ч нөгөө тухайн одоо барилгынхаа ажлын орчин нөхцөл дээр хэрэгжил тааруу байдаг. Яг таны хэлж байгаа шиг нэг бүрийн хамгаалах хэрэгслийн шаардлага, стандарт одоо хөл хамгаалах хэрэгсэл, толгой хамгаалах хэрэгсэл, амьсгал хамгаалах хэрэгсэл бүгдээрээ ийм байна. Одоо ийм стандарт шаардлагыг нийцсэн байна. Ийм одоо материалаар хийгдсэн байна гэдэг бүх одоо стандартууд нь тухай бүрчлэн байгаа. Байгаа хэдий ч энэ юунаас одоо шалтгаалаа шаардлага хангахгүй байна. Тэгэхээр нөгөө л төсөвтэй холбогдолтой. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зарцуулагдах төсвийг хангалттай төсөөлж өгдөг. Хангалттай хэмжээгээр зарцуулдаг. За энэ бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дээр заагаад өгсөн байдгийг. Эрсдэл өндөртэй аж ахуйн нэгж байгуулгана одоо 1.0 үйлдвэрлэл үйлчилгээний зардлын 1.5%-аас доош хүү зардлыг үйлдвэрлэлийн осол мэргэжлийн шалтгааллах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулна гэсэн байдаг болж зарцуулдаг. Тэгэхээр яг таны яриад байгаа одоо нэг бүрийн хамгаалах хэрэгслийн тийм ээ шаардлага одоо хангалт хэрэглээ энэ бүгд ерөөсөө төсөвтэй холбогдолтой. Хангалттай төсвийг нь тавьж өгч. Хангалттай төсөв тавьж өгөхгүй. 5%-ийг л ерөөсөө өгч чадахгүй байна. Тийм зүйл байна тийм. Тэгэхээр хэрвээ тэр 1.5% л одоо тэр зүйл зарцуулах юм бол тэр норм стандарт нь хангагдсан. Тэр ажлын тусгай хувцас хэрэгслийг бол авах боломжтой. Тий, ажлын тусгай хувцас нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хязгаарлагдахгүй. Энэ төсөв маань болохоор тухайн ажлын орчин нөхцөл дээр тийм ээ наазахын анхааруулах тэмдэглэгээ байрлуулах, хаалт, хашилт, хамгаалалт хийхэд ингээд бүх одоо хөдөлмөрийн аюулгүй байдал тий урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд маань төсөв мөнгөтэй байж байгаа учраас энэ 1.5%-аас доошгүй хэмжээнд л зарцуулагдж таны хэлээд байгаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд хангалттай анхаарна л гэсэн үг. Тэгэхээр ер нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв гэдэг байгууллага. Энэ байгууллага барилгын салбартаа яаж холбогддог юм? Чигүүргийн хувьд ер нь яаж ажилладаг? За манай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв болон яг манай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газар маань Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагад хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ гэж хийдэг. За энэ барилгын одоо яг өнөөдөр битэрийн хувьд яригдж байгаа барилгын салбар маань хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд одоо төдийлөн хамрагддаг. Одоо хамрагдал багтаа гэж хэлж болно. Тэгэхээр энэ ямар байна вэ гэхээр нөгөө хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31-р зүйлд зааснаар шинээр ажлын байр бий болсон тохиолдолд за үйлдвэрлэл үйлчилгээний чиглэл буюу нөхцөл өөрчлөгдсөн тохиолдолд энэ хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэнэ гэж заасан байдгийг ажил олгогчийн үүргэн дээр нь. Өөрөөр таслаад нэг асууж юм. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ гэдэг хян шалгалт мөн үү биш үү? Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ гэдэг бол хян шалгалт биш. Би тэгэхээр тухайн одоо аж ахуйн нэгж байгууллага дээр очоод ямар сөрөг хүчин зүйлс байгаа юм. Шууган, доргион, за нөгөө цахилгаан соронзон орон, тийм ээ, гэрэл дүүлэг энэ бүх зүйлүүдийг одоо хэмжилтийн багцтай, баталгаажтай багцтайгаа очоод хэмжээд ийм байх ёстой стандартаас танай байгууллага тэд дахин их байна. Тэгвэл та ямар арга хэмжээ авах вэ? Ажил олгогч та тийм зөвлөмж өг. Ажил олгогч та юу хий? Ажилтнаа та ямар одоо дүрмийг, зааврыг баримтлан ажиллах юм гэдэг тийм зөвлөлийн туслах үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр одоо хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийн гэдэг бол хян шалгалтаас ялгарх нь зөвлөмж одоо тийм туслалцаа үзүүлдэг. Хян шалгалт бол тодорхой шаардлага өгүүлдэг шүү дээ тийм. Тэрүүгээрээ ялгаатай гэсэн үг. Тэгэхээр ер нь бол хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийхэд ер нь барилгын салбарын маань ер нь хэр тусалцаа дэмжлэгтэй гэдгийг одоо хэр нааштай хүлээж авдгийг та нар одоо товлсон одоо хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ гэж хийгээд яваад байдаг юм уу? Эсвэл тэр байгууллагаас өөрснөө хийлгдэг юм уу? Энэ талаар бас нэг жоохон мэдээлэл авч.
За манай хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ маань тухайн одоо барилгын салбар байна уу, уул уурхайн салбар байна уу, тухайн аж ахуй нэгж байгууллага маань өөрсдөө манай дээр хүсэлт илгээн албан тоот явуулаад танаа дээр одоо ийм ажлын байран дээр хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгье гэдээ явуулахаар манайх өөрсдөө одоо ямар ажлын байран дээр ямар хэмжилт хийх юм гээд гэрээний үндсэн дээр хоёр тал гүйцэтгэнэ гэсэн үг. Тэгэхээр тухайн байгууллагын хүсэлтээр тэр байгууллагад одоо танаа байгууллага хандаад хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тогтоолгох одоо заавал шаардлага байна уу юм? Би түрүүн яриад өнгөрсөн хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн тухай хуулийн дээр заагаад өгсөн байгаа учраас хуулийн хэрэгжилтийг биелүүлэхийн тулд одоо хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийх шаардлагатай. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийсний дараах шатлал нь юу ах вэ? Одоо чинь та бүхэн зөвлөмж өгч байгаа тийм. Эргээр дахиад хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хэр хугацааны дараа жишээлх юм бол хийдэг юм тийм. Эдгээр байгууллага маань одоо тэр зөвлөмж та бүхэн тийм зөвлөмжийг дагаад алдаад бүтэлтэй зүйлсийгээ засаад дахиад хандах хэрэгтэй юу? За манайх хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийчээд зөвлөмж хөргүүлнэ. Тайлан гарна гэсэн үг. Тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл яг ахуйн талаараа ямар одоо арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тийм ээ. Одоо бүгдийг нэг дор хийж гүйцэтгэх ажлууд бас байхгүй байж болно. Шат дараатай, зарим нь урт хугацааны тийм ээ, зарим нь богино хугацааны. Тэгэхээр 6 сарын дараа манад нөгөө эргэх холбоо бүхий эргэн мэдээлэл явуулна. Та бүхний өгсөн ийм зөвлөмжийн дагуу ийм ажлуудыг хийж гүйцэтгэлээ гэд манай дээр одоо албан тоотоор эргэн мэдээлэх буюу одоо хийж гүйцэтгсэн ажлынхаа одоо хариу мэдэгдэх одоо албан бичгийг явуулдаг гэсэн үг. За тэгэхээр үзэгчдээ өнөөдөр бидний зочин бол хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн төвийн мэрэгжилтэн төвшин цул байгаа. Төвшин цул мэрэгжилтэнтэй бид хамтраад барилгын салбарын үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх энэ асуудлыг ер нь хөндлөн ярилцаж байна. Яагаад гэх юм бол одоо бас өрн дулаан цаг ирээд яг нөгөө барилгын салбарын эд ажлын үеийг эхэлчихсэн. Зарим барилгууд бол одоо ажиллаа эхэлчихсэн ийм байдалтай харагдаж байна. Тэгэхээр энийг бол ярихаас өөр арга байхгүй. Өнөөдөр бол хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг манай телевиз болоод хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв хамтраад бас хэд хэдэн цуврал бас ярилцлагуудыг та бүхэнд хүргэж байгаа. Тэгээд хамгийн гол өнөөдөр бас одоо та бүхэнд ойлгомжтойгоор тайлбарлаж ойлгуулах гэсэн зүйл бол зөвлөмж байгаа. Энэ жил гаргасан хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн төвөөс гаргасан зөвлөмж. Энэ бол 8 санкцтай юм зөвлөмж байна лээ. Тэгэхээр энийг одоо тус бүр дээр нь бид хоёр бас задлж ярих нь их зөв юм а гэж би харсан. Тэгэхээр юуны өмнө бол сургалтанд хамруулах гэдэг нэг юм зүйл бол эхний юун дээр бол харагдчихжээ. Бүхий л ажилчдыг хамгийн гол бүх ажилчдыг энэ сургалтанд хамруулах дүрм журам мэдлэг мэдээллээр нь хангаа ямар дүрм журмыг баримтлах ёстой юм бэ гэдэг тийм. Тэгэхээр энэ тал дээр хоёул яриад эхэллээ. За яг энэ барилгын салбарын үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулсан. За энийгээ олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн одоо хэрэгслүүдээр цацсан байгаа. За энэ маань болохоор яг таны хэлдгээр одоо барилгын салбарын үйл ажиллагаа эрсэмтсэн одоо яг улирлал нь эхэлж байгаа учраас энэ одоо зөвлөмжийг барилгын салбарын үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч нарт хүргүүлж байгаа юм. За эхний хэсэг буюу одоо бүх ажилчдыг ажлын одоо талбар дээр гарч ажиллаж байгаа бүх ажилчдыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтанд хамруулж сургалтанд хамрагдсан ажилтныг аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан ажилтныг ажлын талбайд гаргах. Тэгэхээр сургалтанд хамрагдаагүй аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй ажилтан бол тухайн ажлын байран дээр ажиллахгүй гэж ойлгож болно. Тэгэхээр дарга захирлаас өксөлөд одоо доод өргөж чаварчин хүртлээ бүгдээрээ л ирнэ. Энэ одоо сургалтанд хамрагдах шаардлагатай болж таарч шүү дээ. Тийм хамрагдах шаардлагатай ажил олгогч эзэд байна, инженер техникийн ажилчид байна. За нөгөө баригад байна, гэрээт байна, гүйцэтгэгч нар байна. Бүгд энэ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтанд хамрагдаад мэдээлэлтэй ойлголттой болцсон байх хэвээр. За яагаад ингэж сургалтанд хамрагдаад зааварчилгаа авсан байх хэвээр вэ? За гэхээр зааварчилгаа маань болохоор за та өнөөдөр ямар орчинд ажиллах гэж байгаа юм? Өглөө ирээ тийм ээ. Та өндөрт ажиллах юм уу? Эсвэл хязгаарлагдмал орчинд ажиллах юм уу? Эсвэл одоо гүнд ажиллах юм уу? Ямар нөхцөлд ажиллахаас чинь шалтгаалаад аюулгүй ажиллагааны өгөх зааварчилгаа нь өөр байх юм. Тухайн хийж гүйцэтгэж байгаа ажлынх нь онцлог тохируулаад өөр байх ёстой. За сургалтанд хамрагдаагүй ажилтан ажлын орчин нөхцөлд гарвал нөгөө л бид хэдий яриад байгаа бид бүхний анхаарал хандуулаад байгаа нөгөө үйлдвэрлэлийн осолд хүргэх хамгийн гол хүчин зүйл байгаад байдаг. Түрүүн яриад дуусахдаа 40% нь одоо нөлөөлөх хүчин зүйлийн 40% нь хүний хүчин зүйлсээс одоо шалтгаалж байгаа. Тэгэхээр хүнээл мэдлэгтэй, ойлголттой, бэлтгэгдсэн, мэрэгсэн
байлах үүднээс энэ сургалтыг дахин л яриад байгаа нь энэ баггүй юу? Тэгэхээр энэ бол одоо сургалт тийм энэ сургалтыг хөдөлмөрийн аюулгүй байдлын одоо ажилтан тэдгээр хүмүүстэй тавина гэсэн үг үү тийм? Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан дотоодынхаа сургалтыг явуулна. Тийм жилд 2-оос доошгүй удаа хийгдсэн байх хэвээр. Тэр сургалт явуулж байгаа мэрэгжилтэнд харин хэн илүү их мэдээллийг өгөх одоо өгөх вэ? Тэр маань хаана ирэн сургалтын суух вэ? За хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан маань болохоор өөрөө мэрэгсэн байх хэвээр. Өөрөө сургалтанд суугаад өөрөө одоо хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талын одоо дүрм, журам, хууль, норматив стандартыг бүгдээрээ өөрөө судалсан мэрэгсэн хүн байх хэвээр. Өөрөө би мэлтгэгдсэн хүн байх хэвээр. Тэгжээд дотоодынхаа сургалтыг хийх гэсэн. Дүрмтэй ном бариад ч гэдэг юм уу те заавал зөвлөмж хараад уншиж өгөх биш шүү дээ. Уншиж өгөх биш те. Аль болох онлайн одоо сургалт гэхээсээ илүү практик сургалт тийм ээ. Ядаж одоо галын хорыг ашиглах талаар тэнд одоо онлайн хэлбэрээр сургалт явуулж ахаар за яг ингэж ашигладгийг ийм одоо төрлийн гал дээр ингэж ашиглана. Та бүхэн галын аюулгүй байдлыг ингэж хангана гэж практик байдлаар үзүүлж энэ сургалтыг явуулвал их өөр өгөөжтэй. За зөвлөмжийн 2 дугаарт бас саяхтай төстэй боловчийг арай өөр хэлбэр харагдаж байна. Юу гэвэл аюулгүй байдлын цугларал гэж. Ажил эхлэхээс өмнө одоо бүгдээрээ цуглараад заавал цугларах хэрэгтэй болж шүү дээ. Тэгээд одоо салбарт ажиллаж байгаа хүн бүртээ нөгөө мэрэгжилтэн маань мэдээлэл өгнө гэж би ойлгоод байна. Зөв. За ажил эхлэхийн өмнө аюулгүй байдлын цугларалт гэхээр бүх ажилтнууд мөн инженер техникийн ажилтнууд, ажил олгогч нар, удирдлагууд за тэгээд нөгөө хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан маань мэдээлэл солилцсон хамгийн өр өгөөжтэй. Хаана юу болж байгаа, юу болохгүй байгаа, ямар үйл ажиллагаа одоо ямар ажил хийж гүйцэтгэхэд ямар аюул байгаа, яаж илрүүлэх юм, тэрийг хэн хэрхэн удирдах юм тийм ээ. Энэ бүх процессуудыг хоорондоо мэдээлэл солилцсон байдлаар энэ бол одоо бас л нөгөө үйлдвэрлэлийн ослоос уршин сэргийлж байгаа хамгийн гол одоо арга зам мөн. Тэгэхээр ер нь бол байгууллагаараа цуглараад энэ асуудалтай холбоотой бүх мэдээллүүдийг хоорондоо хуваалцаад чиглэлээ гаргаад тэгээд тэр өдрийн ажил эхлэх нь шүү дээ. Тийм тэгээд тэр өдөр болгон ажил эхлэхийн өмнө өөрөөрөө цугларах зайлшгүй шаардлага байна. За тэгээд өглөөний гимнастика хийдэг юм уу тийм ээ. Тэр өдөр юу одоо хийх талаар анхааруулга өгдөг юм уу тийм ээ. Энэ бүх ажлуудыг өглөөний цугларалтын дээр ярих нь их өөр өгөөжтэй. Энийг одоо манай барилгын салбарын маань ажил олгогч эзэд маань удирдлагууд маань яг одоо ажлын байран дээр хэрэгжүүлж хөвшүүлүүл их бас их ач холбогдол бүх юм. Нөгөө эндээ яг ингээд уялдуулаад асуухаар нэг барилга дээр хэд хэдэн бас компани хүмүүс зэрэг ажиллаж идэг тийм ээ. За нэг нь бол одоо жишээ зутгалтын компани байлаа гэж бодоход нэг нь бол одоо юуных байдгийг те төмөр одоо каркасынхч байдаг юм уу шилэн фасадныхч байдаг юм уу тусдаа. Тэгээд эдгээр хүмүүс бүгд нийлэх ёстой болж таарад байна тийм үү? Нэг барилга дээр нэг юун дээр ажлын байран дээр ажиллаж байгаа учраас удирдлагын тогтолцоо гэдэг маань ерөөсөө л за нөгөө сая хэлээд байгаа баригадууд буюу туслан гүйцэтгэгч маань тусдаа бас хаабууттай байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн асуудал хариуц хаабуут байгаа. Энд одоо тусдаа хийч болно нэгдсэн нэг одоо том байдлаар зохион байгуулж болно. Дасгал хөдөлгөөнөө хийгээд ярьсан. Өөрсдийнх нь одоо уялдаа холбооноос шалтгаална гэсэн үг. За зөвлөмжийн 3-т бол эрсдлийн үнэлгээ гэдэг нэг тийм гол санаа яваад байна. Тэгэхээр эрсдлийн үнэлгээг нь одоо тэр барилга тухайн барилга одоо явж байхад тэр эрсдлийн үнэлгээг хийх ёстой юм уу? Эсвэл яг баригдаж эхлэхээс өмнө эрсдлийн үнэлгээг би одоо хийх ёстой гэдэг юм. За эрсдлийн үнэлгээ гэдэг маань ерөөсө бүх үе шат үйл явцууд дээр л байж ах ёстой. За та ирээд ажилдаа ирээд ямар ажил хийх хэрхэн хийх хизээ одоо тэр ажлаа аюулгүй хийгээд дуусгах юм тийм энэ бүх процесс дээр аюулыг чи илрүүлэх юм. За та ямар аюул бүртэж болохоор дуу шуугааны юу тоосонцрын юу тийм ээ эсвэл одоо дээрээс юм унах уу эсвэл халууны нөлөөлөл хүүтний нөлөөлөл тийм ээ гадаа одоо халуун нартай үед хит их одоо ажиллах үед халууны нөлөөлөл өртдөг ч юм уу энэ бүх аюулуудыг илрүүлээд нөгөө хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан маань за тэгээд эрсдлийг яаж бууруулах юм эрсдлийг хэрхэн одоо арилгахын талаар төлөвлөгөө боловсруулад түүний хэрэгжилтэнд одоо хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай. За тэгвэл одоо дараагийнх нь бол их чухал. Ер нь хоёулаа бас түрүүн нэлээд хүндөд ярьсан. Энэ хоноглол тийм аюулгүй ажиллагааны одоо тэмдэглэгээ гэдэг юм л да. Тэгэхээр одоо өндрөөс унах магадлалтай бол тэнд одоо өндрөөс унах эрсдэлтэй гэдэг ч юм уу том
самбар байрлуулах шаардлагатай болж байна тий. Мөн дээрээс нь тэр аюулгүй байдлыг хангах бүхий л тор татдаг ч юм уу. Ер нь бол тууз татдаг юм уу тий. Ийм л тэмдэг тэмдэглэгээнүүд л шаардлагатай байна л гэдэг юм л да тий. Тэгэхээр ер нь бол тухайлах юм бол гадуур нь байж болно шүү дээ бас тий. Гадуур нь явган хүн явлаа гэж бодоход энд барилгын ажил явагдаж шүү. Дээрээс юм унах эрсдэлтэй байх шүү гэдэг ийм тэмдэг тэмдэглэгээ хүртэл шаардлагатай болоод байна. Тэгэхээр энийг ер нь бол хэрэгжүүлэлт нь ер нь хэр байд юм бол яг ингээд нөгөө эрсдлийн үнэлгээ хийгээл газар дээр нь очиод ингэ үзэх. Яг энэ анхааруулах тэмдэг тэмдэглэгээтэй холбоотой асуудлууд бол яг нөгөө барилгынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан мөн ажил олгогч нарын нөгөө хандлага хаабыг яаж хэрхэн харж ийнэ гэдгээс шалтгаалаад нөгөө төсөн мөнгөтэйгөө холбогдлого харилцан адилгүй. Зарим одоо барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллагууд төр тэмдэг тэмдэглэгээ хангалттай тийм ээ яг одоо байх ёстой аюултай нөгөө сөрөг нөлөөлөл үзүүлж болох газрууд дээр байрлалцсан одоо лифтний угсан нүх энд цөмрөөд унах болон одоо унчихгүй гэсэн газартаа хязгаарын зурус татдаг эсвэл энд хориглох орхийг хориглоно тийм ээ ийшээ дотогш нэвтэрч болохгүй ингээд анхааруулах сэрэмжлүүлэх хориглох тэмдэг тэмдэглээнүүд хангалттай байрлуулсан байдаг зарим барилгын хувьд бол бас л дутуу дөлмөг байдаг. Тэгэхээр өндрийн барилгын салбарт түрүүн бас яриад өнгөрчээсэн хоёлоо өндрөөс унах бас хамгийн их одоо тохиолдож байдаг учраас энэ одоо анхааруулах тэмдэг тэмдэглэгээ хаалт хашилт тийм ээ хязгаарын зурвасыг одоо аюултай орчин нөхцөлд одоо бүст энэ нөхцөл одоо энэ эдгээр зүйлсүүдийг заашгүй байрлуулах тэмдэг тэмдэглэгээг хангалттай нөхцөлөөр байрлуулах тавигдах шаардлагатай. Ингэснээрээ нөгөө яриад байгаа үйлдвэрлэлийн осол хурц хордлогод өртгөөс өрсөн сэргийлж байгаа. Тийм боломж үүсэж байгаа. Хамгийн том одоо хүчин зүйлүүд маань энд одоо усан нүх байхад би мэдэхгүй тухайн ажилтан мэдэхгүй одоо очиод ундаг юм уу тийм ээ тэр нь цөмөлдөг юм уу. Тэр лифтний одоо тэр юу бол унаад байна гэдэг чинь тэнд бол тэмдэглэгээ тавьд юм уу хашлага байрлуулдаг юм уу гэх юм бол унахгүй л байсан шүү. Унахгүй л байсан шүү дээ. Тэмдэг тэмдэглэгээ байрлуулсан байсан бол. Тийм. Тэгэхээр энэ бол маш чухал яг энэ барилга барьж байгаа барилгын компаниудын хувьд бол одоо яг энэ аюулгүй байдалтай холбоотой анхаарах зүйлсээс бас нэлээд чухалчилж авч үзэх зүйл юм уу тийм. Энэ тэмдэг тэмдэглэгээнүүдийг л маш сайн эрсдэлтэй бүс тавих юм бол тэр одоо аюулгчлаас өртөн сэргийлэх боломж байгаа даа шүү дээ тийм. 100% биш юм а гэдээ ядаж нэг 80% бол хангах боломж байгаа даа. Тэгэхээр уналтаас хамгаалах хэрэгслээ одоо хангалттай сайн байрлуулж өгвөл энэ унах ослол багаснаа л гэж ойлгож байна. Тэгээд хамгийн гол нь нөгөө барилгын салбарын одоо удирдлагууд гэдэг юм ажил олгогч нарын хувьд энэ дээр төсөв мөнгөө жоохон хангалттай тавиад өгөөч ээ, битгий харамлаач ээ. Тэгээд хүний аймнаас эрсдэх гээд байна гэдэг зүйлийг л ойлгох хэрэгтэй болчиход байна. Тэр самбар тэмдэг тэмдэглэгээ байрлуулахад хичнээн мөнгө ороо гэж дээ. Ер нь бол тодорхой хэмжээнд тэрэнд шаардлагатай мөнгө хөрөнгийг бол гаргаж явах хэрэгтэй болчиход байна. Тэгээд хоёрын хооронд зүйлээс одоо болж хүний аймнаас одоо эрсдээд байх бас их буруу шүү дээ тийм. Хуулийнхаа хэрэгжилтийг л одоо хангаж ажилласнаар тухайн ажилтныг аваар осолгүй тийм ээ аймнаас эрсдэх аюулаас хамгаалж гин гэсэн үг. За дараагийн зөвлөмж бол машин механизмыг мэргэжлийн байгууллагуудаар хянуулахаа гэдэг ийм ерөнхий ойлголт байгаа тийм. Тэгэхээр машин механизмууд гэхлээр тэнд ажиллаж байгаа бүхий л техник хэрэгслүүд ер нь хамаарч байна уу? Тийм яг машин механизмын хэсгээ болохоор машин механизм тоног төхөөрөмж за барилгын салбарууд дээр хвчлэн одоо хэрэглэж байгаа өргөх зөвх гэдэг хоёр одоо англи хоёр хуваагаад яг тухай бүрчлэлүүдээр зөвлөмж гаргацсан. За машин механизм тоног төхөөрөмж гээд бас хамгийн нөгөө чухал зүйлт үйлдвэрлэлийн осолд хурц хордлогод одоо үйлдвэрлэлийн осолд хүрэж байгаа нөгөө гол нөлөөллийн маань бас л нэг хэлбэр хүн тухайн ажилтай ажиллаж байна. Тухайн ажилтан дандаа тоног төхөөрөмжтэй эсвэл машин механизмтай харьцан ажиллаж энэ ажил үргээ гүйцэтгэж байгаа байхгүй юу. Тэгэхээр эвдрэлгүй байх ёстой, гэмтэлгүй байх ёстой, бүтээц хийцийн өөрчлөөгүй байх ёстой. Манайх нөгөө монголчлон гэж ярьдаг шүү дээ. Тийм тоног төхөөрөмж ашиглах шаардлагатай. Мэдээж эвдрэлтэй тийм ээ одоо засвар үйлчилгээ нь хийгдээгүй аюулгүй байдлын шаардлага одоо ажиллагааны шаардлага хангаагүй тоног төхөөрөмж ашиглах юм бол тухайн хүн гараа хурууга тасдах тийм ээ эдэрхтэн гэмтэх ч юм уу энэ үйлдвэрлэлийн ослын нөгөө одоо гол хүчин зүйлс юм аа нэг бол машин механизм тоног төхөөрөмж. Тэгэхээр заавал бас өөрснөө шийдэхээс илүүтэйгээр бас мэргэжлийн байгууллагаас тусламж аваач. Эндээс бас заавал зөв хэмжээг дагач гэдэг ийм санаа явж байгаа байна. Тэгэхээр тэн дээр бол одоо машин механизмаас шалтгаалсан осол аваар бас нэлээд бүхийг эзэлдэг байх гэж бодож байна. Одоо харин ярих гэдэг энэ өргөх зөөх тээвэрлэх хэрэгсэл гээд хуваагаад авсан байна. Энийг нь бүр тусдаа ингээд гаргаад авсан байна. Тэгэхээр энэ дээр бол бас
одоо ямар мэдээлэл өгөх боломж байна танд те. Ер нь өмнөх тэр ярьсан машин механизмаас энэ нүсийг салгаж авсан ирж шалтгаан нь бас юу вэ? Заавал ингэж тодотгож хэлэх бас хэрэг байгаад байна тий. Тодтож хэлэх нь одоо та санаж байгаа бол барилгын салбар дээр гарч байгаа үйлдвэрлэлийн ослын караа унлаа, каранаас инглээ өргөх зөөх машины эвдрэл гэмтлийн байлаа, дарж унлаа ч юм уу эдгээр ийм асуудлууд яригадаад байдаг учраас тухай бүрчлэн салгаж зөвлөмжөндөө оруулсан байгаа. Өргөх зөөх машин механизмыг мэрэгжлийн байгууллагаар техникийн магадлалгаа хийлгээд аюулгүй байдлыг хангасны дараа тухайн ажлын байран дээр ашиглах ёстой. Мэргэжлийн байгууллагаар техникийн магадлалгаа хийлгэж зөвшөөрөл авах нь шүү дээ. Ашиглаж болно, аюулгүй гэсний дараа тухайн одоо ажлын байран дээр аваачиж ажиллавал энэ одоо аваар ослох байсан. Мэргэжлийн байгууллага нь ямар байгууллага? Мэргэжлийн байгууллага маань болохоор мэргэжлийн хяналтын одоо газар байгаа. Өргөх зөөх одоо хариуцсан одоо мэргэжилтэн ч юм уу байцаагч маань ирээд за энэ тоног төхөөрөмжийг танах ашиглаж болно. Техникийн магадлалгаа хийж өгч байгаа гэсэн үг байхгүй юу? Ийм тохиолдолд аюулгүй байдал бас л нөгөө үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэгч бас л одоо нэг хэлбэр нь техник манайхны хэлбэр бол кран л та тийм краныг одоо угсарч байхдаа юу яах нь шүү дээ мэргэжлийн хяналтын байгууллагаас заавар зөвлөх хэмжээг авах хэрэгтэй яг хажуудаа хянуулж шалгуулад одоо угсрал хэрэгтэй болоод байна шүү дээ хизээ хойно ирчээд бас мэргэжлийн хяналт шалгалт тавиад байх бас буруу юм байна тийм энэ өргөж техникийг буруу байрлуулж гэхээс илүү яг байрлуулж хэлэхэд нь л одоо хамт баг одоо заавар зөвлөгөөг нөгөөд явах хэрэгтэй юм биш үү? Заавар зөвшөөрөл авах хэрэгтэй. Зөвшөөрөл авчиж хэлэх хэрэгтэй тий. Зөвшөөрөл авах хэрэгтэй тий. Техникийн магадлалгаа хийлгэж тухайн одоо тоног төхөөрөмжөө ажлын талбар дээр ажлын байран дээр гаргана яаж угсрахын хэрхэн хэрэглэхийг ашиглахын тийм ээ. Энэ бүх процессууд одоо ямар нэгэн зөвшөөрөлтэй байж нэс дураараа ирээл угсраал авчраал ашиглаал тийм ээ. Тухайн тоног төхөөрөмж нь өргөх зөөх одоо хэрэгслийн эвдрэлтэй гэмтэлтэй тийм ээ аюулгүй байдлыг хангаагүй ийм тоног төхөөрөмж хэрэглэх нь шууд л одоо үйлдвэрлэлийн асуудалтай холбогдолтой. Тэгэхээр тэр Улаанбаатар хотод байрлал дээр босч байгаа бүхэл кран бол зөвшөөрөлтэй кран болж байгаа юм шүү дээ. Энэ одоо яг шалгалтын одоо явцад бас зарим зөвшөөрлгүй байх, зарим нь одоо зөвшөөрөлтэй ч юм уу бас нэг тийм одоо талууд байгаа. За одоо яг нөгөө хөв хүнтэй холбоотой ажлын тусгай хувцас хэрэгсэл гэж орж ирж байна. Зөвлөмж дээр байна. Ажлын тусгай хувцас хэрэгсэл бол үнэхээр чухал та тий. Хөв хүн бол өөрийнхөө амнаас эрүүл мэндийг бодсон ч гэсэн энийг бол маш сайн заавар зөвлөмжийг даах хэрэгтэй байгаа. За түрүүний ярьдаг тэмдэглэгийг бол ажлын байран дээрээс одоо ажлын байгууллагаас нь зохицуулж одоо ингэж байрлуулж тавьж үрдсэн сэргийлэх бол тэр хувь хүн бол энэ ажлынхаа тусгай хувцас хэрэгслийг бүр нэгж байгаа дутуугаа нөгч одоо авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо мэдээллийг хоёулаа нэлээд зардалж ярьсан зүг байхаа гэж миний харж байна. За ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийн хувьд хэрэглээнд нь хяналт тавих тухайн ажилтныг өгөөд орхичдаг биш тийм ээ. Малгай, бээли, амьсгал хамгаалах хэрэгсэл өгөөд орхичдаг биш. Та өмсөж зүүж хэрэглэж хэвшиж гинүү гэдгээр хяналт тавих. Энэ хяналтыг хөлбөмбөгийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан маань хяналт тавина. За тэгээд тухайн танд ойлгуулах нь шүү дээ. Та ийм шуугаантай орчинд одоо чихний бөглөө хэрэглэснээрээ тийм ээ. Таныг ийм сөрөг нөлөөллүүдээс урьдчилан сэргийлнэ гэдэгт сайн ойлгуулж энийг сургалтаар тийм ээ зөвлөмжөөр зааварчилгахаар ойлгуулж иж тухайн ажилтныг хэрэглэж хэвшин. Зориултын дагуу хэрэглэж хэвшин. За одоо хоёлаа ярахад нэг бүрийн хамгаалах хэрэгслийн хувьд нэлээд задлаад ярахад одоо тоостой орчин бай гэж бодъё. Ер нь бол нэг бүрийн одоо хамгаалах хэрэгсэл бол одоо арга хэмжээнүүдийн одоо хамгийн одоо эцсийн арга хэмжээ гэж хэлж болно. За тоостой орчин байлаа гэвэл эхлээд тэр тоостой орчныг одоо арилгах, тоосыг бууруулах, эсвэл арилгах арга хэмжээг авна. Шатараатай явах нь шүү дээ. Дараа нь тэр тоос одоо их үүсгдэг, тоос зоосон зэрэг их бужигнуулаад байгаа, үүсгээд байгаа. Тэр одоо тоног төхөөрөмжийг одоо солих, эсвэл шинжлэх ийм арга хэмжээнүүд явна. Дараа нь одоо тоос одоо тухайн ажлын байран дээр ихээр одоо босоод орчин нөхцөлийг одоо бохирдуулаа тийм ээ. Ингээд байвал нөгөө одоо бороожуулах, мананжуулах ч юм уу эсвэл ажлын одоо орчин нөхцөл талбайгаа одоо усаар чиглэлдэг ч юм уу. Ингээд одоо ийм арга хэмжээнүүдийг одоо шатараатай аваад хамгийн одоо сүүлийн арга хэмжээ бол нэг бүрийн хамгаалах хэрэгсэл гэж ойлгож болно. Манайхан болохоор орчин нөхцөл нь болохоор одоо сөрөг хүчин зүйлсүүд нэг байгаад байгаа мөртлөө нөгөө толгой хамгаалах хэрэгсэл, хөл хамгаалах хэрэгсэл, амьсгал хамгаалах хэрэгсэл тийм ээ. Бүх ингээд нэг бүрийн хамгаалах хэрэгслүүдэд хэрэгжилчээд идэг. Чихний бөглөө чихвч. Уул нь бол одоо тухайн сөрөг нөлөөллийг эхлээд орчин нөхцөл. Дараа нь бол нэг бүр.
Тийм. Ингээд одоо шат дамжлагтай явж ийн гэсэн үг. Одоо доошоо гурвалжим хэлбэрээр явж ийн гэсэн үг. Энэ бол манай хоороос нь юм яваад байна уу? тийм манайх бол ерөнхийдөө ажлын тусгай хувьцаа өмссөн нэг бүрийн хамгаалах хэрэгслээ хэрэгжилсэн тэгэл болж байгаа. Энэ бол арга хэмжээний одоо хамгийн сүүлийн арга хэмжээ л гэж хэлж болно. Гэтэ хэрэглэх нь зөв. Шуугиан та нөхцөл чихний бүглээ хэрэглэх нь зөв. Тоостой орчинд нүдний шил амьсгал хамгаалах хэрэгсэн зөв. Дээрээс одоо унах аюултай нөхцөлд бол одоо малгай толгой хамгаалах хэрэгсэл өмсөх нь зөв. Харамсалтай нь хоёулгаж ярилцах цагийн түрүүд өндөрлөж байна. Тэгэхээр яг 8 одоо цаг зөвлөмжөө яг өгөөл тэргээ задлж яриад ингээд дууслаа. За тэгээд өнөөдөр үзэгчтэй хөтөлбөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн төвийн мэрэгжилтийн төвшин цууд бидэнтэй ярилцлаа. Тэгэхээр барилгын салбар яг эд ажил нь эхлэж байгаа энэ үед бид хоёр барилгын салбарын үйлдвэрлэлийн устдаас хэрхэн өрсөн сэргийлэх вэ гэдэг энэ асуудлаар ярилцлаа. Мөн дээрээс нь хөтөлбөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн төвөөс гаргасан зөвлөмжийг бас нэлээдгүй задлаж үзэгчдтэй ойлгууллаа. Мөн дээрээс нь одоо тэр ажил олгогчдод тэр барилгын салбарт ажиллаж байгаа хүмүүс сонссон бол бас нэг мэдлэг мэдээлэл болсон болов уу гэж минь бодож байна. Ингээд бидний урилга хүлээж авч ирсэн баярлалаа. Таны цаашдаа ажил амжилт хүсье. За баярлалаа. Танай хамт олон ч гэсэн ажлын амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдийн хүрээ зочны цаг өндөрлөж байна. Эх 7 хоногт шинэ зочинтой шинэ мэдээлэлтэй эргээд уулзъя.